17 дугаар жарны алтан унжлагт хэмээх сар шинийн босгон дээр олон ясны үлгийн нутаг Ховд аймгаас 5 малчин улсын авраг малчнаар шалгарч төр төмнийхээ хайр хишгийг хүртэж байна. Тухайлбал Чандман сумын Жаргалант багийн малчин Дашторжийн Ням гэрэл, Алтай сумын Алтан гац багийн малчин Адуучийн Батчаргал, Мөс сумын Баян хайрхан багийн малчин Даваагийн Даш цэвэг, Эрдэнэ бүрэн сумын Хонгой багийн малчин Намдгийн Олон баяр, Булган сумын Байтаг багийн малчин Даваагийн Дүгэрж авнар Монгол улсын авраг малчин цолны болцол хангаж гал дахиад жилийн сар шинийн босгон дээр улсын авраг малчны хүндтэй шагналаа гардан аваад байна. Улсын их хурлын гишүүн Отгоогийн Батнасан Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Гомбогийн Пүрэв ганд нарын албаны хүмүүс улсын авраг малчнаар шалгарсан Булган сумын Байтаг багийн малчин Даваагийн Дүгэрж авын шагналыг гардуулахаар замд гарсан нь энэ юм а. Энэ жилийн хувьд Ховд аймагт өнтэй сайхан өвөл болсон хэдий ч Алтан өврийн 3 сум болох Булган Алтай уянч сумдад их хэмжээний цас орсноос тус сумынхан цасцуудтай цаг агарын хүнд нөхцөлд өвлийг үдэж хаврын сартаага учран золгож байна. Улсын авраг малчны болцол хангасан Даваагийн Дүгэрж авынхаа Булган сумын төвөөс 150 гаруй км-ийн алсад Байтаг богд уул очрын булаг гих газар өнтэй сайхан өвлжиж байна. Энэ жилээс эхлэн Монгол улсын засгийн газрын 202 тоод тогтоолоор баталсан шинчилсэн журмын дагуу сар шинийн баяраар улсын авраг малчин, улсын авраг сайлчин, улсын авраг фермер, улсын авраг тариаланч хамт олон зэрэг шагналыг олгохоор шийдвэрлсэн бөгөөд улсын авраг малчдад өргөө цагаан гэр ингэрийн тууз тэмдэг мөнгөн сум зэргийг олгож байхаар болсон юм. Үүний дагуу улсын хурлын гишүүн Отгоогийн Батнасан Даваагийн Дүгэрж авын шагналыг гартуулан өгч баяр хүргэлээ. Сар шинийн босгон дарын бэлэг дэмрэлтэй сайхан өдөр Монгол улсын авраг малчин хэмээх эрхэм хүнтэй шагналыг бас төр зөсгөөсөө гардж авсандаа маш их баяртай байна. Тэр зөсг маань ер нь үеийн үед малчт биднийг байнга дэмжиж тусалж харж явдгийн нэг тод илрэл бол энэ байхаа гэж бодож байна. За баярлалаа. Юуны өмнө энэ цэнхэр дэлгэцийг үзэн суугаа Монголынхаа ард түмэнд тэр тусмаа малч ард түмтийн түмэндээ одоо энэ ирэх сайхан сар шинийн мэндийг хүргэе. Мэдээж залуу хүн урам зориг өгсөн мал маллах тийм итгэл одоо цаашдаа улам хөдөлмөрлөх хүнд тийм хүч нэмсэх сайхан өндөр хүндтэй шагналыг энэ сар шинийн босгон дээр хүлээж аваад баяртай байна. Ийхүү улсын авраг малчин болсон Даваагийн Дүгэрж авд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Гомбогийн Пүрэв ганд баяр хүргэж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дурсгалын зүйл гартууллаа. Улсын авраг малчин Дүгэрж авгаа 5 үеэрээ малч удамтай гин. Түүний аав өдгөө 84 насыг зооглож суугаа Давааг одоогоос 13 жилийн өмнө буюу 2004 онд улсын сайн малчин болж байжээ. Даваагийн Дүгэрж ав аавынхаа малч удмыг өвлсөн шиг нэр алдрыг нь ч бас өвлөж байна. Ийхүү аав хүү хоёр мал маллах арга туршлага олон жилийн нөр их хөдөлмөрөөр төрдөө өнлүүлж улсын авраг малчин болж байна. Бид нэр одоо угаасан удам дамжсан ийм малчин удмын айлаа миний мэдхээр одоо 5 үе дамжиж байгаа ийм малтай буйтай мал ирсэн ийм улсууд. Байгаль цаг агарын ийм цастаа зудтай энэ хүнд нөхцөл мал хариулж ийм амжилтанд хүрнэдэг бас амаргүй хөдөлмөр ба. Тэр одоо мэдээж шүү дээ. Одоо та нар нүдээр нүзж байна. Энэ ямар газар булгана голын сумын төв хаваа энд ямар газар тэрж кичнэ километр газар явж ирж одоо энэ хайр шагналыг хүртэж яана гэдэг манай төрийн удирдлага та нар бүгдээр нь нүдээр үзэж байна. Монгол улсын их хурлаас малчтын талаар одоо олон сайхан хуулийг бол гарган хэрэгжүүлж байгаа. За Монгол улсын малчтын тэтгэврийн насыг наашлуулах, мөн одоо нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөлөх гэх мэт олон арга хэмжээг авсан. За хаврын ээлжид чуулганаар мал амтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл орж байгаа. За энэ хууль хэрэгжснээр Монгол улсын мал аж ахуйн салбар нэлээд одоо хөгжиж дэвшнэ гэдэгт итгэлтэй байгаа. Монгол улсын авраг малчин Дүгэрж ав 1991 оноос хойш өдий хүртэл мал маллаж, мал сүргээ 5 төрөл дээр нөсгөн жилийн 4 улирлын туршид өв сургамлын шимтэйг даган нүүдэлдэг байна. Өвөлдөө Байтаг богдын уулаа зундаас өнхөлгээд 300 гаруй километрт хонон өнжин нүүдэлж мал сүргээ маллсаар байна. За би 2014 оноос хойш одоо Дүгэрж авахынд 3 жил гаруй мал малж байгаа. За ер нь нийт хугацаанд бол байтгууланд л голцоо нүтгэлдэг. За Ховд аймгийн Булган сумаас өвөлжөнд гарахад нүүдлийн хугацаанд 2 хоног шаардаж гарч ирдэг. За үүнээс буцаж хавржаанд ороход одоо
замдаа 1 хоноод 24 цагийг өнгөрүүлээд ордог байгаа. За энд хэцүү зүйл нөх юм бол одоо цас ихээр орсон үед нэлээд хэцүүддэг. За бахархах зүйл гэвэл одоо Монгол малчдын маань малаа маллаж үе дамжиж амьдрдаг энэ үйлсд бахархдаг. Дүгэрж авийн 2001 оноос хойш Булган суманд тохиолдсон цасцуудыг малын хорогдолгүй давж чаджээ. Энэ нь байтаг богд уулын нөмөр нөөлөг өвөг дээдсийн мал сүргээ адгуулж ирсэн нутаг усны буян заяа хэмээн залбирч байна. Төрийн том шагнал хайр хүндэтгэлийг хүлээхэд энд хүрэхэд хамгийн гол нь нутаг ус малчин гүнд. Нутаг ус, уул ус одоо өвстэй бэлчээр сайтай энэ маань ах トゥ хамаатан саднуудын одоо сэтгэлийн дэм маш их урам зориг өгдөг. 2016 оны жилийн эцсийн мал тоолгоор Булган сум малынхаа тоо толгоогоор аймагтаа тэргүүлсэн сумдад багтаж байна. Тус суманд олон сайн малчид байгаа. Мянгат малчид 11 байдаг бөгөөд үүний 9 нь байтаг багаас төржээ. Манай багийн хувьд бол онцлогтой бас 62750 малтай, 1735 хүн амтай, 365 өрхтэй ийм баг байгаамаа. Жилийн дөрөв үйлрэлд нүүдэлн амьдардаг. Ерөнхийдөө жилд бараг 1000 км нүүдэлж отор нүүдэл хийдэг одоо ийм бас байч уламжлалтай ийм сайхан ардтан байгаа. Улсын аварга малчин даваагийн дүгэрж авийнхаа 2000 орчим толгой малтай. Энэ хавар 1000 гаруй толгой мал төлөвлөлнэ. Их мал төрүүчээсээ төллөж Байтгийн улс аваргын хотонд төлийн дуу цангинан хавар иржээ.